Японы бэлэг тэмдэг болсон алдарт Фужи сан. Фужи уул нь далайн түвшнөөс дээш 3776 метрийн өндөртэй галт уул бөгөөд тэгш хэмтэй конус хэлбэр жилийн ихэнх хугацаанд орой дээр нь цас малгай мэт тогтдог зэрэг нь харагдах байдлыг улам сүрлэг сэтгэл татан болгож бусад уулсаас онцгой ялгаруулдаг. Энэхүү сүрлэг уулын үүсэл 3 үе шаттай явагдсан байна. Одоогоос 700 мянган жилийн өмнө Комитаки хэмээх эртний галт уул үүсч Фужигийн доод сүрийг бүрдүүлсэн бол 100 мянган жилийн өмнө хуучин Фужи хэмээх илүү том идэвхтэй үе шат эхэлжээ. Ойролцоогоор 10 мянган жилийн өмнөөс шинэ Фужи үүсч өнөөдөр бидний харж буй төгс конус хэлбэрийг бүрдүүлсэн байна. Фужи уулаас их авсан олон гол мөрөн усны хүүсвэр нь газар тариалан хөгжүүлэхэд тохиромжтой байсан нь хүмүүст суурьших таатай нөхцөл болж улмаар 1603 онд тухайн үеийн Эдо хот байгуулагдан одоогийн Токио хотын хөгжлийн эхлэл болжээ. Япончууд Фужи уулыг ариун газар хэмээн дээдлэн бэлэгддэг бөгөөд хот төлөвлөлт барилга байгууламж барихдаа Фужи уулыг далдлахгүй байх соёлын ойлголт хэрэгждэг байна.